За ажил хаягтанд нэгдсэн багш нарын нэг инхмаг NTV телевиз онцолж байна. За 9-р цэцэрлэгийн багш инхма 11 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Гэвч үндсэн цалин 1.5 сая төгрөг, тэрээр 3-аас 13 насны 3 хүүхэдтэй том охиныхон сургууль ажил хаяагүй тул хичээлж байгаа юм байна. Иймээс 3 болон 6 настай 2 багыг нь харах хөнгүй тул ах нь дүүгээ гэртээ харж байна. Хэдий ингээд ажил хаялтанд оролцож байгаа хэдий ч би ээж хүн хүүхдүүд ингээд санаа зовоод зовдөг. Тэгээд ингээд хүүхдүүдэд санаа зовдөг учраас би одоо өнөөдөр ажил хаялтанд оролцохын тулд камер аваад гэртээ ингээд тавьчаад хүүхдүүдэд хянаад ингээд камераар ингээд яриад хараад ингээд ажлын байран дээр ингээд ажил хаялтанд оролцож байгаа. За. Одоо сая дээрээ одоо тэгээд ээж нь одоо болохгүй болчихлоо. Зурагтаа дагуу дээрээ да. Тэтгэл ажиллахгүй байгаа. Яагаад ажиллахгүй байгаа? Басч цаашаа аяг мөгч бас цаалаа. Чи тэгээ өдөр агаатайгаа юу хийж? Машиг жолог байж өдөр дүүтэйгээ жоохон зураг үзчих чах тоглодог. Хоёулахнаа хэцүү байна уу? Ямар вэ? Жоохон хэцүү л аа. Юу нь хэцүү вэ? Тэр шкандагаа гулаар тоглол. Тэгээд батсан гэр ор болол. Өчтөр бүр энэ шалаар дүүрэн гурал асгацсан байсан. Тийм үү. Тэгээ хогоос өөрччихэд тэгээд амилан нэг дуртай юм тавьж өчтөд гэр орноо зөвлөөд дүүгээ би тоглоод дуулцдаг зураг төлж байгаа. Тэг камераар харж байхад тэгэл манай байх чинь 3 настай болохоор янз янз юмар тоглоол цэцэг усалж ингээд дүүрэн цэцний савар ус ийл очиход усаар гэр ингээл усаар дүүрсэн. Тэгэл очингуудаа камер харангуудаа хөө болохгүй шүү. Одоо ээж нь очлоо шүү гэл байнга тийм хяналт тавьж л холын зайнаас хяналт тавиал тэгэл санаа зовоол. 9-р цэцэрлэг 30 орчим багш ажилтнтаагаас 10 гаруй нь 0-оос 5 насны хүүхэдтэй. Хүүхдэд дагуулад цэцэрлэгтээ ирж болох ч тэд ийм үйлдэлийг ёс зүйгүй гэж үзжээ. Иймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажил хаялтанд богиносгосон цагаар оролцож байна. Гэсэн хэдий ч бусад эцэг эхийн нэгэн адил хүүхдээ харуулах хүний эрэлт гарч байгаа гэдгээ ярьж байсан юм а. Хамаатныхаа ихч гуйцсан байгаа. Тэгээ хамаатны ихч маань бас нэг 2 бага насны хүүхдээ цуг харж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас дундаа майжилзээ цогцсон орой очоод миний хүүхдийг яасан бэ, хэм маацсан бэ, чи цогцсон уу гэл тийм асуудлууд бас маш их гардаг. Багш нарын хувьд цалин хүрэлцээгүйгээс бүгд найран дахь Солонгос улсад зуны амралтаараа хараар ажилладаг. Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа заримдаа төр засагт, заримдаа багш мэргэжлийг сонгосон өөрсдөө гомдоход хүрдэг гэдгийг багш нар мөн ярьж байлаа. Бид нар чинь байнгын шуугантай юм инээж халигсан тийм орчинд байдаг болохоор ямар чимээгүй нам гүм орчинд бид нэрээ суухад бас л амар хэцүү байгаа юм чинь. Энд нь бас л бид нэр хэцүү. Тийм учраас цалингийн маань хурд нэмээд өгөөч. Бидний асуудлыг шийдээд өгчөөсэй л гэж хүсэж байна. Тэгвэл хин хиндээс хүүхдүүдэд харж байгаа эцэгчүүдэд ч тэр багш бид нар ч тэр ирнэ хин хиндээ бас ингээ хэрэгтэй ах юм.